STS Network-ийн аль ёсны эрхтэйгээр үзүүлж байна. NTV телевиз Намажа Pictures-ийн хамтын бүтээл. Гараас минь итгэх хөтлөх охин мэн ганцхан зүйлийг амлаж би чаднаа. Бүх зүйл чинь наавн хамтдаа охин мэн. Үрт хамт байсан ч багтах юм шиг үзэсгэлэнтэй харц чинь зэвлэшгүй. Би биштэй яг миний хайж явсан мөрөөдлийн эр хүн байна гэж бодсон. Үгүй боддоо одоо түрүү манай өрөөнд ороод 30-аад минутын өмнө орчод гараа явахад л миний би одоо л халуу дүүгээд байгаа нь мэдрэгдээд ингэ бодлоо. Тэр мөрөөдлийн залуу биш гэж юу? Юу и халуу ус дүүргээд буруу сонсоод ах юм а чи одоо халуу дүүгээд гэж. За эргээд 5 минутын дараа яа. Манайх өнөөдөр үйлчлэгээ хийхгүй байгаа. Өнөөдөр нохоо үздэггүй өдөр. Ганцхан оргилмоо үйлчлүүлэгчийн нохоог үздэг өдөр. Уучлаарай. Тэгээд өштэй муур үзүүлэх гэж байвал 4 өдөр 5 өдөр шувуу үзүүлнэ. Тэгээ бусдын сайтаар ороод харчих за. Өөрөөр хаацсан. Уучлаарай энэ мал имлэг мөн үү? Готоо мөн бай. Өөрөөр хэлбэл энэ BNDS гэдэг юм байна. Мөн бай. Би тантай ямар нэгэн оргилмаагийн тухай ярих юмсан. Уучлаарай. Түлэн штэ гэж юм. Нэгдүгээр энэ бол BNDS биш V&S гэдэг компани заяа. Хоёрдугаарт оргилмаа гэдэг үйлчлүүлэгч бол манай энэ байгууллагын эрхэм хүндтэй гайхалтай үйлчлүүлэгч байгаа юм. Энэ хүн бод ингэж үйлчлүүлэх ёстой юм. Гуравдугаар та намайг миний амралт чөлөө цагаар орж ирээд яг уцаар ярьж байгаад миний амгалан тань байдлыг алдагдсан учраас яг гэж байгаа маш тодорхой хэлээд эндээс явж болно. Уучлаарай. Таны амгалан тань байдлыг алдагдсанд. Би энэ дүүргийн татвараас явна. Тэгэхээр танай байгууллага дээр танилцуулах хэдэн Ой яна уучлаарай. Зүйл байна да. За ёстой уучлаарай. Өөрөө чи сайн мэдхгүй. Сайн байна уу? Цаана танаа сүүлийн хавьжил ийм л байдалтай байгаа шүү дээ. Энэ хүн их л ууртай их юм баг шиг байлээ. Танаа ерхий дэрцэгч юу? Ёстой уучлаарай. Тийм ээ. Энэ хүний ажил их хангалтгүй байна да. Надад хэлэхдээ бол 7 хоног өдөр бүр хуваачихсан өөрөөр амт үздэг хуваартай гэсэн их л үйлчлэгчтэй баймар юм. Дээр нь танаа үйлчлэгчнээс чи их л баян тансаг ихэн хүмүүс байдаг гэдэг. Үгүй бид нар ч одоо ямар уул уурхай компани байгаа шүү дээ тий. Тийм шүү дээ. Бид нар ч сүүлийн 1 жил бол баг орлого гэдгийг мартсан шүү дээ тий. Байхгүй юу ч байхгүй шүү дээ. Өөр хэцүү шүү. Байна уу? Ванда хэмжээнд туслах байна тий. Баярч. Өнөөдөр хүлээж авч боломжгүй байлж. Байна. Харин өнөөдөр нэг жоохон тийм ажил гараал байгаа л да тий. Ийм байдалтай яаж хүлээж авах вэ? Нэг тийм эрхэм үйлчлүүлэгч өнөөдөр ирсэн юм аа. Юу яриад байгаа ч юм. Байна уу? Сайн оргилмаа. Тий. Үгүй харин ингэдэг юм уу? Эмчилгээгээ манай гэрт үргэлжлүүлдэг юм уу? Үгүй ажил дээр бол яг хуу жин тал байгаа л да. Тэгвэл яг хуу мэдээж нэг орчноос солиод сэлгэ маягтайгаар
үйлчлүүлэлийг явах бол гэж яриад байхгүй юу? Би гэртээ байна. Гэрч очих юм бол. Энэ манай нөгөө том охин л ирж байна. Наад чи оргилмаа авах юм шээс би нэг яриад тав. Энэ үү? Энэ нөгөө нэг манай дундлын нөгөө спорт сонирхдаг иршүүд тэр нөхөр л чихтэй зуралтай тийм. За тэгээ. Юу яа төхөө. Тэгээ манай гэр тууцх уу? За тэгээ. За баярлалаа. За ингээд өнөөдөр танаа дээр ажиллах ажил маань дууслаа. Би явлаа. Мандан захирал өнөөдрийн дотор манай өрөөнд ирж энэ асуудлаа дуусгана шүү. Яагчи. Та одоо энд юугээ хэлсэн юм бэ? Одоо хэм мэддэг юм бэ? Нэг жуулдраа амтаа ороод ирэхээр амтаа үзүүлэх гэж байгаа юм ботсон. Би ямар нэг гаднаас нараад юм төвш мэдэхгүй шүү дээ би чи. Тэгээд манай төрн ганцхан оргилмоос өөр үйлчлүүлэгч байдгүй л үсттэй. Би тэрийг л хэлсэн шүү дээ. Тэгвч би нөр очиж энэ залуутай хаалц ярих уу? Тэгэж нэрээ. Тэгэл да би татвар дээр очиж яриад үзье. Яг зөв. Би одоо ингээд гэртээ эмчилгээг одоо өргөжлүүлэх юм шүү дээ. Тэгэхээр та энэ татврын байцаагч, галын байцаагч, одоо усны байцаагч шиг онцгой байдлыг ирсэн ч та өөрөө зохицуул ойлгосноо. Тий би цээжээр хамгаална. Яси, гал гарсан юм уу? Муу яа. Тэгээ яасан. Октода. Ард нэнөрөө маш яралтай хэрэг болоод байл та. Юу гэхээр манай ажлын нэг үйлчлүүлэгч одоо тун утахгүй энд хурж ирнэ гэдэг юм. Манай дуу. Тийм. Гү таны ажлын өрөөнд багтахааргүй их үйлчлүүлэгчд болсон юм та? Үгүй. Тэр их чухал үйлчлүүлэгч л дээ. Ойлгож байгаа үстэй тий. Нөгөө юу нохоо өвдсөн. Тэгээд одоо нохооныхоо талаар л. Эмэгтэй юм уу? Юу ч тийм байхгүй дээ. За. Октода. Юу? Аав та нараас хизээ хамгийн сүүлийн гуйлаа да тийм биз дээ. Өнөө өглөөх. Октода альвэ? Аяг тавгаа угаачаарай. Аав нь ажилласаа хоцорлоо шүү. Гэл яваад өгсөн шүү. Тэгээд та нар одоо урд угаагаа үлээ үстэй тэрийг. Бид нар ч гэсэн хичээлтэй л байсан шүү, тий? За Октоо. Гарцгаая. За. Баярлалаа Октода. Гэхдээ та нар яриа сэм чагнахгүй шүү дээ. Бид хоёр зүгээр л нохоо яаж имшлэх үү? Юу сонсохдохгүй байна. Яах вэ? Гэртээ авчраал үз. Өвчтнүүд чинь тэгээд эмчээ гэртээ дуудуулдаг л үсттэй. Үгүй тэгээд эмч нь өвчтнөө гэртээ авчирч байгааг чи хаанаас авсан юм? Эмэгтэй хүнийг зүгээр ч нэг гэртээ авчираад байдг юм да. Тэр хоёрын дунд чи гургаснаас гарцаагүй. Тийм шүү. Гарчаасаа. Үлээлтэй. Цаад болохгүй хаа гуйсан мэдтэй. Тэглэж үнэхээр имчилгээтэй байгаа ч юм билүү? Үйлчлүүлэгч эмэгтэй, үзэсгэлэнтэй, сонирхолтой, аятайх эмэгтэй ч юм билүү? Тийш. Ерөөсөө явж нохоог нь харах уу? Тэг. Ямар тэр үйлчлүүлэгч эмэгтэйг нь харах гэж байгаа ш тийм. Чимээгүй хараа. Танаа охтод ачаа. Охтод бүгдээрээ хичээл намаа хийн, тий? Ер нь их хичээнгүй охтод ч бас мундаг. Яасан бэ? Миний сүрчиг арай хурц байна уу?
Гүү зүгээр бас ингээд хаяа бас ингээд ийм хөдөлгөөн дасгал сурвал ер нь хөдөлгөөн хүнд илүүдэхгүй шүү те. Байнга л хөдөлж явах хэрэгтэй. Тэгэл юм бичнэ шүү дээ. Та тэгэхээр солгоо юм уу? Гэхдээ яг баруун дараа завгүй байх үедээ болоос л гэд бичил л те. Та тэгэхээр нөгөө нөхөртөө хүүхдтэй болно гэдгээ нэг л ойлгож чадахгүй байна гэсэн үү? Сайн байна уу та? Сайн байна уу? Би эмгэ авах гэсэн. Яг зүгээр миний хувьд бол та нөхрөө ойлгохгүй л гэж байна. Сайн байна уу? Би Марлагийн эмгэг авах. За. Түрүү асуусан шүү дээ. Сайн байна уу та? Би нөгөө Марлагийн эмгэг үү? Харин тийм. Яг би зүгээр тэгэл бодчих байна л да. Таны асуудал юу? Сайн байна уу та? Ой, сайн уу? Ахаад Марлагийн эмгэг үү? Элэнэш суу хийш. Манай баг. Бано. Абан. Татврын газараас. Гэхдээ манай нэгтлэн сумын авг нь очсон байх хэвээр доо. Гэхдээ ямар хачин байла 2 цагийн өмнө очно гэж явсан. Уг нэг найдвартай хүнсэн. За. Би өөрөө юу? Тэхүү. За тэгвэл би өөрөө яваад чи. За. Очлаа. Айё. Би нэг гяс 20-30 минут гарч ирэх. За тэгтээ бандангой. Арайч гойч болчихгүй лээ. Минаха ухаантай байгаарай. Ухаалаг байгаарай. За. Босдон ч гэсэн ухаалаг байгаарай. За. Тэгэхээр минь удахгүй сургуульд орох юм шүү дээ, Тий. Бүлэмдээ яагаад хүн тайван суулгах байгаа юм дээ? Танд садаа болоод зовоогоод байна уу? Гүү. Ингээд та дуучин болдгийг мэдэх үү? Мэднэ. Тэгвэл галагийн анаг. Ямар гоё цүнхвэ. Энэ хамгийн сүүлийн үеийн тренд байна те? Тийм баха. Сүүлийнх нь байна яг сүүлийнх нь. Энэ авир миний бөмбөг байна уу? Аль жоон цааш сууч. Гэ тэр авирлах шиг өссөн да. Тийш юу? Эсвэл чи шал өөр юм яриад хүний яриан цаад болоод ах юм. Эсвэл гэрт бөмбөг тоглохоо бол гэж хэд хэлэх юм? Тийм. Аавч хэлдэг. Тийш. Дахиад сайн байна уу та? Сайн байна. Нэрээ танилцаагүй юм шүү дээ. Энэ бол Гандирс, намайг марл. Оргилмаа. Найзад минь намайг марлахын гэж дууддаг л да. Харин намайг юусв. Яа цааш сууч. Наагур чи миний бөмбөг байгаа да. Алуу наа хөтөө. Тий хүн цаад болоод л да. Алуу юу шилдэг юм. Хүүхдийн кино шүү дээ. Сонирхолтой шүү дээ. Гэвч хүүхэлтэй. Тэ хүүхдийн кино сонирхолтой тийм. Тийм яг тийм. За та нар чи их шуурхай байх шүү. За алин дээр гараад сурах уу? За эхлээд та энэтэй танилцчих. 670 мянган төгрөг. Сумьяг чи юу вэ чи? Та чинь зохицуулсан гээгүү л үү? Багтар зохицуулсан. Тэгэд Энэ 670 мянган төгрөг танд бага хэмжээний санагдаад байна уу юу? Тийм л байна. Таны бодлоор хэдэн төгрөг байвал зүгээр юм шиг байна?
Ядаж эн чинь 700 байвал зүгээр шүү дээ, тий? За. Тэг би одоо хэзээ мөнгө авч болох вэ? Энэ мөнгийг бидний танаас авна. Ойлгож байна уу та? Ойлгосонгүй. Хөөе. Хизээ байтлаа. Татврын нөхөө олгорыг хохирол амссан талыг хизээ төлчихсөн юм. Танаас татврын газар мөн биз дээ? Тийм ээ. Бидний татврын газар. Гэхдээ танаа байгууллагаас олж улсад 700 мянган төгрөг төлөх болчихлоо юм. Ойлгож байна уу та? Тэгвэл нэгдүгээрт 670 мянган төгрөг. Хоёрдугаарт 670 мянган төгрөг. Энд чинь их вэ? За таач харж байшл идэх хүн байна да. Явцгаая. Манай ажил дээр очие. Сумьягч. Татврын асуудал шийдэх гэсэн биш. Нэмээд өрөнд очлоо. Ийм хогийн өдрөгч байх уу? Ханиста хогийн өдрөл болчлаа л доо. Гэхдээ мандайвч өдөр өөр штэ. Жишээлх өнөөдөр танд хогийн юм байна. Миний хувьд бол өнөөдөр би ээжтэйгээ концерт үзсэн гэх мэтчлэн маргааш гайг болох байлгүй дээ. Тэгвэл надад бүх өдөр тог юм байна. Арилмагч. Рэпер чи хамгийн анхны шивээсээ бүр цэцэрлэг тогтоё гэсэн жүнэн болоо. Тэрээсээ мэдэхгүй байна. Тантай үнэхээр сонирхолтой маа. Харин тий. Хөөе. Та цаймаар байгаа да тий? Маллагч цай тавьчих. Яахлаараа би тавих хэрэгтэй гэж. Гандирсаараа тавиулахгүй юу? Гэлэж гандирсан хэлж. Би зочноо уйдахгүй гिचэж байгааг харахгүй нүч. Би тэгвэл саатуулж идэх. Чи юу ярдэ? Чам нэг л уруулын бодог гэдэг үстэй. Бүр тэр нь тас харамгтайгээ та боддоо. Тэгвэл чиний тэнийг яриаг сонсох тийм сонирхолтой байв. За. Би тавьчаад ирээ. Баярлалаа. Та яагаад энэ баярлаа гэж хэлээд байгаа? Би их л санал болгоо үсттэй. Чи тэг санал болгосон бол яваа тавиач дээ. 50 за. Л да. Тавих юм чи? Тавиач дээ. Би тавьчаад ирлээ. Хөөе чи яач наа? Хадны манга чи өөрөө Ховдгийн гай чи. Ихүү явахтаа аач нь яасан юм болоо? Ямар нэг юм тохиолдсон биш үү? Юу тохиолдсон гэж? Аавыг аврах том өслөг мангас. Аалз барайд идчихгүй юу? Яг юм хадны манга шиг. чи вара. Үгүй ээ. Үгүй забитгий юм нөхөө. Их чинь аавын залгах юм. Аав нь аав зэдэггүй. Аав идчихсэн. Үгүй идэггүй. Их чинь залгах юм. Бано. Баннамой. Бано. Яасан? Би одоо ингэж очлоо. Үгүй би ямар төлөхгүй гэсэн биш дээ. Төлнө штэ. Бүтэн жил орлохгүй юм гэж би хэд хэлэх гэсэн юм бэ? Байж байгаа. Тэг. За одоо. Би удахгүй. За. Үгүй яасан юм бодохгүй бэ? Зүгээр. Яаж юм бодолжлаа? Хөөе. Арилмагч. Та барууны загварын хэв маягт дорн техник чиг хандлага зөнгөлөх болсныг юу гэж боддог вэ? Та дахиад цай хэлэхгүй. Үгүй их чинь бүр аав нэрлээ. Үгүй биш. Ванда нэрлээ. Энэ хоёр нэг л жиг байна гэж хэлээгүй юу? Хөл нь газар өрөхгүй баярлж байгааг харж байгаа биз? Сайн байна. Сайн байна. Танаа өвчин сая манай цахыг бөмбөгөөрөө цохоо хаглаа ичлаа. Би өмнө ч гэсэн зөндөө хэлж ирсэн шүү дээ нэг. Уучлаарай. Би хүүгүй штэ. Юу яриад байгаа юм? Хүүхэд нь болохоор би ээж үгүй. Ээж нь болохоор би хүүхэд үгүй. Танах ч тааш янз яа. Аав нэг юм уу? Аав байхгүй. Аав сая алзан дэдүүлчихсэн. Юу яриад байгаа? Ямар алз? Эмээгээ алз. Та нар ч одоо ямар хаашаа янз яа вэ? Би танах тэр их сөөхөн мөхт нь хилдэг газар нь хэлэн заа. Тэгвэл дуучин хариунагч насаа дарж агаад пассворт авсан гэж үнэн болов? Та ийм аяганд цай авах зүгээр үү? Манайд харин өөр цэвэрхэн аяг байдгүй. Зүгээр. Хөөе Есү. Чи хизээ энэ аягнууд авгааж өгөх юм бэ? Тэр хадны мангаагаар угаалахгүй юу? Хөөе.
Чи өөрөө манууха за. Би ахлаар хатны монголч дээ. Юу гэсэн юм бэ? Юу бахад байгаа ч би гоё. Үгүй ээ. Чи өөрөө их хаагаад. Үгүй ээ. Өөрөө хаагаад ирсэн. За ястаа уучлаарай. Бандангой. Ястаа уучлаарай. Би харангуй. За хоёлаа. Яриагаа үргэлжлүүлээ даа тий. Миний бодлоор би сая замдаа бодлоо л да. Эхлээд та нөхөртөө яагаад хүүхдэд дургүй байгаа гэдгийг асуугаад олж мэдсэн дээр юм болоо. Би оролтыг ойлгохыг хичээе. За. Би яваа. Жохоо суухгүй юм. Харин жоохон цаг би жоо ажилтай. За явлаа. Баяртай. Өнөөдөр ямар няравтай өдөр байв. Бүр галзуурах шахлаа. Нөгөө төв банкны аудит руу чинь баахан асуудал гаргаад. Дээрээс нь нөгөө манай туслах анхүүч юм эдэн шүү дээ. Доороо 30-аад хүн хариуцж ажилладаг байхгүй. Тэр бас бөөн асуудал ингээл. Өдөржингөө стрессцээр байгаа л. Хөөе. Чи өөрөө манууха за. Би ахлаар хатны монголч дээ. Юу гэсэн юм бэ? Юу бахад байгаа ч би гоё. Үгүй ээ. Чи өөрөө их хаагаад. Үгүй ээ. Өөрөө хаагаад ирсэн. Оргилмаа би чамтай юм яриад шүү дээ. Надад ч гэсэн хүнд өдөр байлаа. Татвараа яаж төлнө гэж бодож байна. Харин тийм ээ. Би одоо бүрээс үнэхээр арга мурчаад. Яах вэ? Санацгаа. Өдрийн мэнд. Сайн байна уу? Өөр чи юу туслах вэ? Харин тантай л уулзчихсан өрөөрөө ч ороод уулзчих. Эйгүү. Өрөөнд болохгүй тий? Өчигдөр нэг нохоо ороод одоо муухай ягац гаргаад айгүй муухай. Тийш дээ. Яаж тийш хүн ах ёстой бүтэхгүй тэнд. Та кофе шоп руу явчихад ирэх үү? Хаадаа нэг сайхан кофе уух сайхан шүү дээ, тийм ээ? Уучлаарай. Одоо тэгээд ажил ихтэй үжиж кофений газар орцод тансгалцаа. Хамжихгүй баярлалаа. Тэр шүү дээ. Яг энэ тохиолдолд эмэгтэй хүн тэргэлдэг нэг юм арга байдаг л да. 100 шоколад. Энд яг 100 шоколад байгаа. Фу, юу гомох юм бэ? Зат. Өчигдөр манай эхнэр танаад очсон байна лээ. Наа, би тэгтээ байгаагүй шүү дээ. Зөвхөн манай октод байсан. За тайвшир. Би байгаагүй. Тайвшир л да. Би юусоо байгаагүй зөө. За тайвшир. Тайвшир. Тайван бай. Тэгэхээр чиний эмчилгээ чинь үр дүнгээ өгч байна. Өчигдөр эхнэр бит хоёр хүүхдтэй болох асуудал дээр бараг л нэг шийдэлд хүрлээ. Гэхдээ энэ бол чиний л аж, чиний л гавья.
Үнэхээр миний л одоо мэрэгжлийн онцлог штэ тий. Яг мэдээж би хоёрыг эвлэрүүлэхийн талаар одоо бүхнийг л хийж л байгаа л да. Гэхдээ эхнэр маань зөвхөн миний шийдэлд нийлсэн л дээ. Тэгээд одоо энэ эмчилгээгээ яг энэ хэрчээр нь үргэлжлүүл. Энэ эмчилгээний орчилгаа $5,000. Яг энэ доллараар нь ах уу эсвэл еврогоор ч авсан болно. Уг нь юм байсан л юм л да. Чи нөгөө нэг энэ эмчилгээний арга чинь бол зөвхөн нэг удаа хийх байсан байхгүй юу? Тэгтээ цаашаа бол энийг бол үргэлжлүүлэхгүй гэж би бодчихсон. Тэгээд ч одоо манай охтууд маань хичээл сургууль номтой бас охтууд маань бас энэ эмчилгээний явцад заав байх шаардлагатай. Заавал уу? Тэд нар юу хийнэ гэж? Тэд нар өчигдөр юу хийсэн тэрийг л хийг. Өчигдөр юу хийсэн? Өчигдөр охтууд чинь ажлаа маш сайн хийсэн байлээ. Тэгэхээр та бас эмчилгээ явж явах үед гэртээ байхгүй ч байсан байж болно шүү дээ. Заана. Би тэр яаж юм? Яг үедээ хэд хоног гадуур дотор байхад наад мөнгө чинь хангалттай хүрэлцсэн. Хаана байна гэж? Одоо тэгэл Хайнан, Дубай гэл нэг сайхан амарч байгаа л өөрийгөө сэргээж байгаа л ирэхгүй юу да. Тэгэд намайг байхгүйгээр би эхнэрт чи юу хэлэх вэ? Тэр чиний л асуудал. Чи чинь сэтгэл зүйч нь үстэй. Замлтсэ. За, анаа. Хоёулагийн ийм тохиролцоонд хүрснийг оргилмаа мэдэх ёсгүй шүү. Ойлгосноо. За, амжилт. Та нар ямар хичдэг юм бэ? Гэр оронд чинь жочин ирчгээд байхад яаж тийм муухай ааш араншин гаргаж чаддаг байна та нар? Аваа, таны бичгнээс муухай өнөртэй байсан. Би агаарч үлээс тасчихгүй. Бид тэр татварын газар дээр ердөө 30 минут болсон шүү дээ. 30 минут. Та 4 цаг болсон шүү дээ. Бид нар муу юу ч хийгээгүй. Зүгээр харилцан яриа өрнүүлсэн шүү дээ. Цайгаар л дайсан. За. Аав нөгөө та нарыг загнаа гэж бодоогүй шүү. Гэхдээ аав нь та нарт л найдахгүй өөр хүндээ найдах юм бэ? Өчигдөр газ хаанаас авсан бэ? Оргилмаа эгчийн зүнхнээс л унтсан байсан шүү дээ. Гэр дүүрэн охид олон ангид уран сайхны киноны бүх ангийг Univision, Dish, Look TV-гийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Тэр объектыг өөр нэг субъекттэй бас холбоно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тэр субъект нь манай охид. Ойлгож байна уу? Тэгээд эд дээр ингээд яг ингээд сайхан шагаашиг холиод тэр дундаас их хүний хайр, инэр, зүн сонгийн тэр мэдрэмжийг танд мэдүүлнэ гэсэн. Гэхдээ би ер нь яхаараа хүүхдүүдээс ганц юм гоочж боддоггүй юм. Та нар өөрсдөө болохоор алдцаасны эмгэн шиг л байдаг үстэй. Хүш вантка. Та төгсө хинтээ ирсэн бэ хэлж дээ юу? Хүү. Манай зүгээр гэрээ үйлчлэгч. Гүлээ. Нэг мэдэн чинь ундаа туурдагсан байж шин. Самано та. Самано. Тийм болохоор л одоо ингээл гэр ороод маань ийм их сандраагүй байдал үүсэж
нөхцөлийг танихгүй од хүртэл хурж ирсэн байна. Ганцхан зүйлийг амлаж би чаднаа. Бүх зүйл чинь аавн хамтдаа. Охин минь урт хамт байсан ч багтах юм шиг. Үзэсгэлэнтэй харц чинь зөвлөшгүй. Өдөр бүхнийг хараад үгээ. Охин минь миний бүх зүйл юм. Зөвлөшгүй их мэдрэмж ёо чи урт хамт байсан